гарсан байна. Сошиал медиа ертөнцөөр явж байна. Энэ дээр бол энэ анхны захиалагч нь учрал 200 сая төгрөг захиалсан гэсэн ийм мэдээлэл явж байна. Та одоо яг энэ дээр нэр бүхий хүмүүсийн асуудал хөндөгдөөд энэ дээр та нэг өөрөө байр суурь хэлэхгүй. Яг одоо үнэхээр бодит байдал дээр юу болсон юм? Юу 200 сая юу те учрлыг би танихчгүй. Тэгээ миний тамга сонгуулийн штаб гэсэн тамга тэр үйлдвэрт наатад тамга тэмдэг үйлдвэрлэл явж завч байхгүй. Хуулиар болдог ч юм мэдэхгүй. Тэгээ тийм нэг тамгатай айгүй тийм бэлтгэсэн тийм гаргацсан л үлээ. Тэр болж байгаа үстэйсэг бол одоо манайхан ер нь зохиол кино зохиол зөвлөлт зохиол хичээлийг сайн бичих юм. Ургуулсан болох чадвар айгүй сайтан. Миний төсөөлөг юм бичиж чинь. Тэгээд над нэргүүдийн бичлэг бол ирсэн хин явуулсан би үнэхээр мэдэхгүй. Яг иргэний мэдээ үнэн хэлэх мөчөөр материал явуулаач гэдэг штеп. Тэрний дагаа материал ирдэг. Би 3-4 хонжоо шуудгаа шалгадаг. Нөгөө ийглийн нөгөө юун дээр л ирдэг байхгүй. Ресешн дээр дугтуун дотор ирсэн. Би баг 3-4 хонжоод нэг 4-5 авцаа нөгөө бичлэг үүссэн чинь тийм бичлэг гарч ирсэн. Тэгээ нэвтрүүлгээ их боломжгүй байсан учраас тэрийг олон нийтэд дэлгэсэн зүйтэй гэж бодоод хуульчаас зөвлөгөө авах гэж үзсэн байхгүй. Тэгээ Батялт арай ойр найз гэж Батялт руу хандсан байхгүй. Болсон босцож ирж байгаа шүү дээ. Тэгэхэд Батялт за би энийг хуулийн талаас нь бодоодохыг гэж бичлэгийг авч яваад маргааш нь уулзахдаа Эрдэнэчимэгт үзүүлсэн чинь над руу 50 сая төгрөг шилжүүлчлээ гэж ирсэн байхгүй. Тэгээ би гайхаад энэ ч худалдаа авалт уу гэдэг. Харин тийм юм шиг байна. Тэгээд мессеж дээр бүгдийг уншуулад Батялт мөнгөний хувьд Батялт Эрдэнэчим хоёр хоорондоо ярьж тохирсон асуудал байхгүй юу. Тэгээд би тэрийг гайхаад за тэгвэл Батялтаа чи худалдагдаагүй юм бол энэ үзэл бодолтой үнэнч байгаа юм бол хоёулаа нэг хэвлэн байгуурал хийгээд маргааш 11:30 минутаас 11 цаг үед Монгол Инвестор хэвлэн уралдаалаа дэлгэчихье. Үнэн зөв ард түмэн шивнэ үстэй гэсэн. Тэгээд би өөрийн биеэр суудаг нь ямар учиртай гэвэл харин нөгөө жудаггүй өдөр гэж яриад тах юм. Жудагтай болох гэдэг би 50 сая төгрөг аваад дараад бичлэгийн дарах байсан уу? Тэгээд харин ч бүр өөр одоо бусад намынхан бол иймэрхүү материал дэлгэхдээ өөр хүн явуулдаг штэ. Өөрөө харагдахгүйгээр тэгж явуулдаг. Наад тийм боломж байсан уу? Байсан. 50 сая аваад бичлэгийн зүгээр YouTube дээр тавьчих байсан уу? Байсан. Тэр надад илүү ашигтай бидтэй уулна. Өөрийнхөө нүрээр улаах нүрээрээ гараад зарлаад явж байгаа нь харин жудагтай юунаас ч айхгүй байгаагийн илрэл юм биш үү гэж би ойлгоод байна л да. Энд нэг юм асуудал байгаа. Үнэхээр одоо бас одоо нөгөө талаараа ингэж яриад байгаа. Тэгвэл яагаад дансны дугаар явуулахгүйгээр тэр бичлэгийг шууд тараагүй юм бэ? Дансны дугаар явуулдаг нь ямар учиртай? Энэ бол тэд бас өөрсдөө бол зохион байгуулалтад мөнгөнд шунсан байна. Хоёрдугаарт энийг нүгшээ дахин одоо давуулан худалдаж авсан цаана захиалагч байгаа юм шиг гэсэн ийм эргэлзээ явж байгаа. Тийм бол юу ч байхгүй. Сая болсон процессыг хэллээ. Мөнгөний асуудал тэр бичлэгийг бол манай Ялт Батялт Эрдэнэчимэгт үзүүлсэн байлаа. Над ярьж байгаа нь үзүүлсэн чинь Эрдэнэчим өөдөөс нь дансны дугаар өгчих гээд. Тэгээ юу юм гэсэн чинь насан туршийн зээл гээд. Тэгт нөгөө Батялтын гид нь хөдөлсөн юм байна л да. Тэгвэл за насан туршийн зээл юм уу гээд. Тэгээд тэр мөнгийг авцсан юм байна. Энэ бол нэгдүгээрт одоо нөгөө өгсөн авсан баримт болохоогүй байдаг штэ. Энэ одоо зарим хүмүүс ингэж байна л да. Энэ бичлэгийг мөнгө нэхгүйгээр ингээд олон нийтэд гаргачихгүй юм бэ. Тэгээд олон юм яриад их ингээд. Тэгсэн тэр нь баталгаагүй яваад идэг штэ. Харин энэ мөнгө Батялтын дансанд орсноор баталгаа болж байгаа юм шүү. Улаанцаа баталгаа штэ. 26 секундын бичлэгийн төлөө 50 саяг өгж байгаа юм чинь том хэдэн тэрбумын одоо энэ 5-7 тэрбум доллар өдөр үнэлэгдээд байгаа штэ. Энэ миний гэрээг хийхлээр одоо яах юм бол чинь. Цаа чи гэрээний төсөл барайгүй гэдэг байгаа штэ. Тэгэхээр ийм бичлэгэн дээр 50 саяг хайж байгаа нөхөр том гэрээний төслүүд рүү орох юм бол иймэрхүү үйлдэл хөнгөө хийчих юм байна л. Айгуул насан туршийн зээл нөгөө газараас өөрөө авах чинь билүү те гэж ойлгодод байна л да. За баярлалаа.